Yay! Бүгд тоолох штэ. Хаа бүгдээрээс нөө. За шинэ бичлэгтээ тавтай морил уулзааг утсан байна. Тэг ялангуяа влогоор биш юм сэдвтэй сууж ярддаг ийм бичлэгээр уулзааг аяга утсан байна. Би маш их догдолж байна. Ийм бичлэгийг хийн гэд бүр дээрээс хойш бодоод тэг өнөөдөр бүр яг ингэж товлож цаг гаргаад цонхныхоо наан сууж агаад ийм нарны гэрэлтэй бичнэ гэж төлөвлөсөн байхгүй юу. Гэтэл өдөржингөө тог тасраад тэг хүлээж нар буусны дараа л ирлээ. Not bad. Нөгөө шинхэн камераараа бичиж гин. Тэгэд энэ минь гэрэлтэй, энэ өөдөөс гэрэл мэрэлгээд гэрлийн болох гэж бас бөө юм боллоо. Камераар чанартай бичлэг хийх чинь бас ажил байд юм байна. Тэгээ би сурах баха гэж найдаж байна. За тэгээ хэдүүлээ гой сэдв рүүгээ орцгоё. I'm so excited. Би sneakers-д үнэхээр дуртай. Тэгээ sneakers өмсөж болдог гоё үйлрэлүүдийн нэг бол яалтчгүй намар. Яг сүүлийн үед өмсөөд өөртөө таалагдж байгаа 8 sneakers-ийг таадтайгаа хуваалцъя гэж бодож байна. Тэгээд нэг бүрээр нь танилцуулаад яагаад таалагддаг вэ гэдгээ ярилцъя. Бүгднгийнх нь хаанаас авсан линктэй холбоо сэдвэр нөөлдвөл тайлбар хэсэгт оруулчихъя. Таадад хэрэгтэй гэж магадгүй. Энэ бичлэг гэхдээ бас нэг эртхийж болох байсан. Тэгээ би нэг sneakers захиалчаа хүлээгээдсэн байхгүй. Тэгээд өчигдөрхөө ирсэн. Шинэ захиалсан sneakers-ийн хамтаа unbox хийгээд тэгээд эхэлцгээе. За энэ болохоор ямар хүүрхий. Надад хүүрхэн бэлэг явуулсан юм шүү дээ. I love Stitch so much. So much. Миний Stitch ханаа. Яадраа. Энэ ярда. Надад тийм нэдэг. За хэдүүлээ пүүзээ задлчаа тэгээд энийг хамт задлаа. Хөрхөн blind box энэ дотроос нь аль нь гарч ирж магадгүй. Пүүз маань бол бас ийм пүүз байна. Yay! Амар бүтоолох хэрэгтэй. A6 Cecil Benson хамтарсан. Тэгээд ер нь бол гараад айгу удаж байгаа. Анх гарахт нь захиалах гад Монголд бэлэн зарж байгаа байхгүй зөвхөн захиалгаар ирэх газрууд байсан байхгүй юу. Тэгээд би захиалгаар авчиг гэхээр дөнгөж гарч исэн болохоор нэгт амар үнэтэй байсан. Тэгэнгүүт хоёрт амар сонзов. Насанд хүрсэн хүний готлын арзмаар өөрчлөгдөн гэж байдаг юм байна л да. Минийх өөрчлөгдөж байна. Тэгээ би болохоор 37 юм уу 37 хагас өмсдөй. Тэгсэн чинь сүүлийн үед 37 багтаад байгаа гэж бариад. Тэгээд нэг бол 37 хагас, нэг бол 38. Тэгээ ер нь бараг 38 болчиход байна. Ирснийхаа дараа багтчвал бас хайрын юм да гэж бодоод захиалж чадахгүй байгаа л байсан. Тэгээ би сая 100 бэж явахдаа гой өмсөж үзэж байгаа давндаа гэж бодсон ч олоогүй. Тэгээ сая 8 сарын дундуур спорт стор лөө. Хүн билүү. За тэр дэлгүүр дээр очиод өмсөд үзсэн чинь 37 хагасна. Тэгээ багтаад тэгээ за 38 юм байна гээд тэгээ захиалаад сая ирсэн юм аа. Oh my god. Ямар гоё өнгөтэй юм бэ. Янзтай. Энэ бүсний хувьд надад юу таалагдсан бэ гэхээр нэгт айгу гоё хамтрал байсан A6 Cecil Benson. Тэгээд Cecil Benson бол одоо юм нөгөө цэцгэн чимэглэл, цэцгэн хээ тий. Ер нь одоо юм цэцгэрээ алдартай. Би бол цэцгэнд үнэхээр донтой. Пүүзэн дээр цэцэг байна гэдэг бол миний хувьд одоо маш гоё зүйл юм. Хоёрт өнгөн хар цагаан тэгээд ийм шар юм шиг ногоон гэх юм уу. Тэгээд энэ гурван өнгөс надад яг энэ шаргал ногоон бүр үнэхээр таалагдаад. Энэ үдээсний оронд ихсгэж багасгагч байгаа. Тэгээд би ер нь бол айгүй lazy as fuck. Залхуу хар новчлуулсан байна л да. Ийм үдээстэй пүүзнүүд ер нь бол ингээд үдээс нь иймэрхүү байдлаар шийдэгдсэн пүүзнүүд бол одоо миний сэтгэлийг их татдаг болсон. Материал хийц мэц бол гоё юм. Төвшөөгийн хөргөрж байгаа сонсогдож байна уу? За тэгээ дараагийн загварууд нь ч гэсэн бас гарцсан байлээ. Тэр нь бүр юм нөгөө том биетэй цэцэгтэй тийм загварууд байсан. Амар гоё тухтай штэ. 38 л өмсдөг болсон юм байна л да. Тэр энэ бүр үнэ амар байгаа штэ. Углаал ингээл болоо. Үдээс чи ингээл бла. Энэ бүр амар гоё өвтөх юм байна. Сул өмдөн дээр гадуур нь гаргаад өмдөө тавьчих юм бол ингэж харагдчихээн. Джинсийн богино шортон дээр эсвэл бүр богино урт юбкэн дээр гээд үнэхээр гоё харагдах нэ. За дараагийн пүүз болвоос New Balance 204L. Wow.
Look at this beauty. Бэж явах тавсан. Энэ нөгөө Asics-ээс өөр sneakers юу наавна гэж ерөөсө бодоагүй, төлөвлөөгүй. Гэтэл Asics маань олдоогүй байсан учраас тэгээд айгүй олон пүүсний дэлгүүрүүдээр орсон. Хамгийн таалагдсан нь энэ 204L байсан. Юун таалагдсан гэхлээр нэгт хэлбэр нь ингээд хошуу хэсэг нь айгүй юм цэнцгэр нэг юм нарийнхан гэх юм уу. Надад байдаг нийт балансууд болохоор ер нь бол нэлээд хуучны загварууд. Гэхдээ угаасаа хүлэнд амар тухтай байдаг болохоор стил өмсдөг. Тэгээ хоншоор нь жоох өргөн бид санагдаад байдیں۔ Тэгээ энэ болохоор хуучны загваруудтайгаа харьцуулахад амар юм цэмцгэр санагдсан. Нарийнхан. Тэгээ дээр нь хамгийн чухал нь хүлэнд бүр амар хэвтэйхэн. Бүр амар хэвтэйхэн. Дараагийнх нь болохоор энэ үдээс нь ер нь бол зөв хуучны загварын ч гэсэн ингээд ийм 2 3 үдээстэй болоход үдчиж болно. Гэхдээ энэ загвар дээр нь ингээд үдээсийг 2 болон 3 өнгөөр нь үдэх нь илүү цохиод байгаа юм шиг санагцсан надаа. Ингээд бүтэн лүкээр нь толон дарах юм бол ингээд амар гоё харагддаг. Гүйлтийн бүүз юм байлээ. Тэгэд би бас сүүлийн үед гүөх гэж оролдоод байгаа. Ер нь гүүхэд ч өдөр тутамж тохиромжтой юм байна гэж бодоод авсан байгаа. Miu-гийн нөгөө нэг юм sneakers байсан да нэг юм бор бас юм 2 3 үдээстэй тэрнтэй айгу нэг юм төстэй загвар бас гарсан байсан. Өнгө нь бас нэг яг нэг тийм гоё бор эсвэл бэж бол бас биш байгаад байсан. Тэгээд энэ хоёрыг өмсөж үзэж за окей энэ юм байна. Би энэ үдээсийг нь ерөөсөө тайлж дахиж үддэггүй зүгээр ингээд юм сул үдэж орхиод тэгээд шууд углаал тайлал. Нэг иймэрхүү байдалтай өмсөж जैन. Тэгээд сүүлийн үед миний бүр байн өмсөж байгаа ийм sneakers байна. Үржлүүлээ дараагийнх нь дахиад Бээжингээс авсан худалдаа авалтыг явуулъя гэж бодож байна. Энэ бол Adidas Mary Jane. Нэг юм хөөрхөн cute байна. Бээжинд очиж таарахад энэ яг дөнгөж шинэ релиз гарч таарсан. So lucky тэгэл өмсөж үзээл үнэхээр хөөрхөн cute тэгээд хүлд амир хэвтэйхэн байсан болохоор шууд авсан. Ер нь бол хэсэг Mary Jane-ууд айгүй юм тренди байла. Бараг л брэнд болгон Mary Jane гаргаж байгаа шиг байна. 100 авч таарсан. 100 өмссөн учраас надад энэний өнгө нь амир хөөрхөн байсан. Шор хэсгэрээ даавуу оруулахтай. Тэгээд нэг юм гялгар арьсан. Тэгээд энэ ягаан оруулга гэдэг. Тэгээд эндээ байгаа энэ хөрх үдээс нь cute байсан. Миний нөгөө бас нэг шалгуур болчиход байгаа. Өмсгөд амар. Cute лук бүрдүүлэе гэж бодох юм бол тий. Урт богино цагаан юбгнүүд дээр эсвэл гой дреснүүд дээр гээд үнэхээр хөөрхөн байсан. Миний яг 100-ны go to sneakers бол Mary Jane-ууд байла. Юм хөөрхөн юунуудтай чимэглэлтэй ирсэн баггүй юу. Тэгээ би ерөөсөө чимэглэж амжаагаа явуулсан байна. Тэгээ хэдүүлээ энийг бас хамт чимэглэе. За энэ бол миний чадах юм биш байлаа. Sorry. Буцаагаад хий да. Үн ингээд дотор амар хөөрх юмнуудтай байсан. Заримыг нь яг яаж тогтоох учраас олсонгүй заяа. Жишээ нь сүлбээр нь зүүм үү байхгүй юу? Сая зүгээр энүүгээр тогтоох гэж өөрийгөө бараг сүлбээ алдсангүй. Хурам муруугаа хатгаж матгаад. Нэг иймэрхүү. Наад зүгээр энэ хоёр талтаа ингээ хавччихдаг энэ цэцгэн хавчаар нь бараг олон юмгүй амар цэвэрхэн хөөрхөн санагдлаа. Йоо энэ хийцэн байгааг л харалтаа арай. Миний хийж болох юм шиг байна. Гэхдээ энэ надад жоохон too much санагдчих. За дараагийнх нь болохоор Jeep-ийн Mary Jane. Таран. Ивидээ бүр амьдрал үтцсэн. Тэр нэг өсгий хэсэг нь бүр ингээд Jeep-ийг арилж марилаад баг хэрмэр хармар болцсон байна уу. За би энэ Jeep-ийг бол ер нь маш их ярьж байгаа гэдгийг таад мэдэх байх. Тэгээд одоо ер нь бас айгүй олон газрууд зардаг болсон байлээ. Тэгээ манай Hair House дээр бас цахиалга авч байгаа. Миний бараг амьдралтаа өмсчихсэн хамгийн хүл твтэйхэн гутал. Энэ хоёр Mary Jane-ийг харьцуулах юм бол энэ бол одоо хатуу эсвэл бүр амар хүл холгож молгооч ч юм уу те муухай байдаг юм байдаггүй. Гэхдээ яг ажилхан Mary Jane загвартай хэрнээ Jeep энэ бол бүр хүлт бүр үнэхээр ихтэйхэн. Маш олон удаа өмсөн гэхэд энэ наалтдаг зангуу нь бол ингээд стилтэй чүүгээрээ байгаа. Авснаас хойш саяхан л нэг хин цэвэрлэгэнд өгсөн. Тэгээд өнгө нь бол бас анхан авснаас бол хамаагүй юм цайвар болцсон цэвэрлэгэнд өгсөн болохоор дараагийн sneakers болохоор Adidas Taekwondo May. Тарарантаа. Энэ бол миний сая энэ өнгөрсөн хаврын бас хамгийн гоё худалдаа авалтуудын нэг. Ер нь бол юм нөгөө ирвсний болон ийм одоо үнэний ч юм уу тийм принтэд жоох нэг тийм дуртай бол биш. Гэхдээ надад энэ бүр үнэхээр гоё санагцсан. Минимал ямарч принтгүй хувцснууд энэ доор өмсчих юм бол тэгээл бүр ингээ ургаа явчихдаг. Зүгээр цайвар одоо oversized эсвэл ийм бариу топ тэгээ цайвар өнгийн джинс тэгээл энэ байхад бол ингээ тэр лук ингээ тэр чигээрээ ингээ ийм маш гоё болцдог гэх юм уу. Хоёр таалагддаг юм болохоор бас л үдээс байхгүй. Taekwondo загварууд ер нь надад тэрнээс таалагддаг. Энэ хэсгэрээ хөрхөн өргөн байгааз. Тэгээд тийм болохоор миний хөлөнд бүр айгүй тухтай эвтэйхэн байж чаддаг. Adidas Tokyo. Yay!
Эхлэлгүүрийн хажуудлын Adidas-аас авсан. Тэгээд зарагдаж эхэллээ гэд пост орчингууд нь шууд очиод өмсөж үзсэн. Цайвар өнгөтэй тэгээд ийм нэг улаан канттай. Тэрийг авна гэж бодож очисон байхгүй юу. Тэгээд өмсөө үзсэн чинь надад жоохон зөхгүй байгаадсан. Дум болж ийн, дулаарч ийн, тийм учраас гоё ийм тод өнгийн sneakers ер нь хэрэгтэй байна гэж бодоод нөгөө загвар нь бүр нэг амар цэмцгэр энэ өсгийний нэг ийм хагас бүрэнхий байгаа. Тэгээ ардаа энэ нэг ийм X канттай энэ минь бүр үнэхээр таалагдсан. Тэгээ тод өнгийн sneakers учраас ийм цайвар, цулгуу те бас ийм тод мод принттэй биш, хит ийм decorative биш хувцснууд дээр аюу гоё чимж харагдуулдаг. Нэг амар гунигтай юм байна. Би бас илгэн гутлнуудаа яаж харчилахаа бас сайн мэддэггүй. Тэгээ би ер нь өөрөө цэвэрлэж чадахгүй байх гэж бодоод хийм цэвэрлэгэнд өгдөг байхгүй юу? Гутлын цэвэрлэгэнд өгдөг. Тэгэнгүүт ялангуяа энэ тод өнгөтэй пүүснүүд маань ингээд өнгөн цайрчдаг. Надад ер нь харуулсан л та өнгө нь ингээд жоохон буун шүү гэд. Тэгээд ийм өнгө сэргээдэг цацлага байдаг. Тэрийг цацаад арай дээрсдэг. Гэхдээ яг одоо анх авсан шиг шинээрээ бол байж чаддгүй гэд тэгсэн. Тэгээд муухай осноос хамаагүй дээрсэн. Гэхдээ нэг сул тал нь ингээд цайрцсан гэх юм уу? Маш их цайрсан. Өнгөө алдцснаас бусдаар бол надад бол бүх юм таалагддаг. Энэ загвар, хэлбэр өмсцөн байхад тий өнгө мөнгө гэд. Тэгээ би одоо ерөн сүүлийн үед яг юм илгэн sneakers-нээс нэг жоохон татгалзах тал руугаа орж. Таад маань хэрвээ илгэн sneakers өмсдөг. Тэгээд айгуу гоё арчилж чаддаг баг тэр аргаасаа надтай хуваалцаарэ. Нөгөө балруул байдаг гэж хэлсэн. Тэгээ би тэрийг бас хаагуур зарагддгийг мэдэхгүй байна. Shoe Love дээр байхгүйсэн. VIP цэвэрлэгээ гээд Shoe Love дээр ингээд custom цэвэрлэгээ юм уу та. Гэтэ жоохон үнэтэйс нагцсан. Энэ пүүз жишээ нь 160 илүү 180-аар цэвэрлэнэ гэсэн. VIP нь. Тэгэхээр Vansing Super Love Pro. Надаа Speed гэдэг нэг жоохон арай л хитрхи тренди байгаа юм шиг санагдаа. Тэгээд Love Pro-гийн улаан нь гоё юм байна шүү дээ. Улаан өнгийн сонгоод авч ирсэн. Үнэхээр хүлэнд тухтай. 5 сард болохоор би юу басан? Ихчтэй төрсө төрөөр нь бэлгэлэх гээд тэгээд асуусан чинь дууссан байсан. Тэгээ одоо дахиж restock хийсгийн сайн мэдэхгүй байна. Одоо энд ярьж байгаа пүүснүүд дундаас хамгийн хүл твтэйхэн гэх юм бол би энэ хоёрыг хэлнэ. Тэгээд энэ хоёрыг бас яг дээр доор нь оруулах чадахгүй байна. Энэ дээр нэг сул тал гэх юм бол надад нэг үдээсний материал нь жоохон муу санагдсан. Тэгээд яг одоо яг өөрөөхөө үдээстэй л байна л да. Харж байгаа юм бол ингээд нэг юм жоохон бөөсрөх шинжтэй гэх юм уу? Энэ бол нэг асуудал биш байх. Зүгээр өөртөө таалагддаг үдээсээ аваад хийчихээд хамгийн сүүлд байгаа ч гэсэн хамгийн сүүл орж ийн гэсэн үг бол биш. Monday Sleeping Club гэдэг local branding sneakers байгаа. За энийг болохоор би 12 сард оны өмнө Шанхайд явж байгаа тавсан. Тэгээд Monday Sleeping Club-ыг би юу айгүй их ярьж ин да. Та бас анзаарсан бол влог дээрээ ярьдаг, hair all-ийн дэлгүүрийнхаа рилүүд дээр ярьдаг гэд миний хамгийн дуртай одоо local брэндүүдийн нэг баггүй юу гэхдээ. Тэгээд local брэнд гэж юу яриад байна вэ гэхлээр за одоо Monday Sleeping Club болохоор надад хидалттай төстэй санагддаг. Гэхдээ ингээд загвар магварнаас шал өөр зүгээр юм эс өгдөг spirit нь vibe нь гэх юм уу? Тийм. Тэгэхээр нэг яг ийм vibeтэй, local, чанартай гоё брэндүүд хятадд бүр амар олон болсон. Ялангуяа Шанхайд дэлгүүрүүд дундаас одоо миний хамгийн дуртай нь бол Monday Sleeping Club. Тэгээ би Шанхай руу аяллаар явахдаа TikTok дээрээс ингээд гоё local брэндүүд гэж хайж агаад тэгээ бүр энэ брэндийг олоод бүр зөрин очсон байхгүй. Тэгээ надад бүх хувцснууд нь, бүх загварууд нь үнэхээр таалагдсан. Харах юм бол ингээд яг нөгөө Adidas-ын самбагаас сэдвүүлсэн юм шиг айгуу тийм төстэй загвартай. Тэгээ тухайн үед болохоор намайг авч яхад самба бас арай хитрхи их одоо тренд болж ихэлсэн. Тэгээ хүмүүс зарим нь баг уудаж ихэлсэн байсан үе байх. Тэгээ би бас уудсан байсан. Тэгээд самбатай төстэй загвартай. Гэхдээ самбатай харьцуулахад хүлд айгуу ихтэйхэн. Тэгээ самба гойч гэсэн ер нь бол ингээд нэг хүлд жоохон тухгүй байгаад байдаг тал байдаг шүү. Тэгээ савхин ч гэсэн надад баг юм самбагаас нэг юм гологдохооргүй санагддаг. Амар чанартай ярьстай. Тэгээ зарим оруулгууд нь юм илгэн. Нэг юм самба өмсмөргүй. Гэхдээ самбагийн уг загвар нь одоо үндсэн загвар нь таалагддаг бол одоо энэ sneakers бас таалагдах гой сонголт байж чадах байх гэж бодож байна. Хамгийн гой байдаг юм нэг юм амар цэмцгэр чик гэх юм уу? Чөлөөт болон офислог нэг юм албаны гээд бүх төрлийн хувцлалтын дээр амар хөөрхөн харагддаг учраас дуртай пүүснүүдийн нэгт орж байгаа маа. Бас эргэлзээгүй авсан шалтгаан нь борон гүн. Тэгээ би бас хизээ борон яс уйтгаа мэдэхгүй байна. Гэхдээ одоогороо л надад амар гой санагдаж байгаа. Сул тал нь болохоор юу арай жоохон хатуу уултай уулна. Тэгээд юу яг хөө зөөр өдөрт ингээд өмсөд гарахад бол дайжгүй зүгээр хангацтай өмсөгдөд ирдэг. Гэхдээ нэг юм арай их алхандаа ч юм уу те тиймэрхүү өдрүүдэд бол ерөөсөө тохиромжгүй. Алхах үед бол жоохон хатуу гад тийм бол. За ийм байна. Тэгээд би ер нь ойрд ингээд хувцлалтын бичлэгнүүд бас нэлийн оруулъя гэж бодож байна YouTube дээр. Тэгээд таад маань таалагдвал хийлээрээ. Тэгээд влог орно.
Влог ч гэсэн орно. Ойрын төлөвлөгөөнд байгаа бичлэгний санаа гэхээр би саяхан нэг ингэж үзсэн байхгүй юу. Бүтэн 7 хоногийнхоо хувцлалтыг бүтэн сайнд нь төлөвлөөд бэлдэж үзсэн. Тэнгүүт айгу амар юм байлээ. Жишээ нь өглөө босоод юу өмсгүү гээд цаг алдахгүй хоёр талахаар ингээд нэг юм би нэр өнөөдөр энийг өмснө гээд нэг юм догтлоод байсан гэх юм уу. Айгу гоё сонирхолтой мэдрэмж байлээ. Тэгэхээр та хэд бас хэрвээ таалагдвал би ингээд бүтэн 7 хоногийнхоо хувцлалтыг нэг өдөр төлөвлөж байгаагаар бичлэг болгоод хуваалцвал ямар вэ гэж бодож байна. А хоёр дахь нь яг энэ нөгөө дуртай сникерсүүдэд хуваалцсан шигээ гоё намар болж जैन тий. Хавар намрын гутлнууд байвал ямар вэ гэж бас бодсон. Би сүүлд бас айгу гоё хийдэн гутал авсан. Тэгээ тэрийг таад яг сонирхой гэвэл хуваалцаж болж байна. Бичлэг таалагдсан бол like, comment, let me know. Хамтайсан баярлалаа баяртай. Нөгөө бэлгэн дэрсэн стичээ задлыг марцсан ба шүү дээ. Яг дуусгах гэж. Тэрүүн хөөх юм аа. За тэгээ ийм сонголтуудтай юм байна. Бүгдээрээ л амар хөөрхөн харагдчихна. За энэ өштэй доош харцсан. Харагдчихна. Энэ гараад ирээсэ гэж хүсье. Гэхдээ ер нь бол бүгд л амар хөөрхөн байна. Өдийний материал нь ямар гоё юм. Хилдэн юм шиг юм өслөг харагдчихна. Цуглуулгандаа нэмнэ. Энэ томоо энд байсан. Нэг аваад энэ зүгээр том байхгүй юу? So cute. Nice. Хөрх харагдчихна.